За би call хийж идэх гээд. Тэгээд энэ бурцтай гоминтэй шүл хийж идэх гээд. Тэгээд ер нь бол суужин тэг би болохоор тайман зурдаг. Тэгсэн чинь энд бүр амар халуун заяа. Яа бүр зүгээр ингээд бүр үнэхээр халуун. Би шууд 9 өдрөө шууд амар мярсан байхгүй юу. Ингээл онгоцны буудлын дор сууж байгаа онгоцны буудлаас гараал ирсэн чинь инглээс пүн гээл заяа. Бүр амар бүр юм саун шиг надад бүр амар санагдаад би нэг тийм сонио харагдсан шээ. Шүлээ зүгэх гэсэн шүү дээ. Тэгээ амар халуун. Тэгэл юу би чи хаана ирч вэ гэж бодсон заяа. Би болохоор дотор байранд байгаа байхгүй юу. Хүүхдүүд манай өрний хүүхдүүд одоо нэг баяр нь болж байгаа гэд эрэг байгаа. Сая бүр 4 хоног амралт өдөрт байгаа. Тэгээ маргааш болохоор хичээлтэй. Манай өрний хүүхдүүд бүгдээрээ 50 байна. Тийм болохоор амар шумуурал бас бүгдээр ингээл явчихвал юм шиг л. Надад бол айгуу дэжгүй санагдаж байгаа. Явчвал амар штэ бас хай. Тэгэхгүй би сая бас 7 хоног энэ хүүхдүүдтэй байж үзсэн. Бас жоох хэцүү байсан. Тэгтээ зүгээрээ. Тэгээд энэ бүр амар халуун. Тэгээд амар их амтантай нэг юм сони юм жижигхэн яллаа бүр амар их хаздаг заяа. Одоо бүр ингээ хаасайгүй хазуулсан. Бүр амар болсон. Үнэн яарч байгаа заяа. Зүр ингээ гараал явангууд шууд ингээл ямар нэг юмд хазуулаад эсвэл амар их ингээл халууцаал. Тэгээ халууцахаар ингээ амьсгалчдахгүй заяа. Амар алуу. Бүх юм ингээл нойтон тэгэл амар хөлрөөл. Тэгээ сайн нарны тосмос төрөхгүй бол бас айгүй хэцүү. Уг нь ингээд би ингээд гадуур гармаар байдаг хгүй юу? Тааш ингээд амар халуун болохоор ингээд гарахаас дургүй үрээд идэг. Тохиолоо хийцгээе. Сая сенсман амар дуграадсан юм шиг байна. Улдраачлаа. Тэгээд энэ дотор болохоор кондишнтэй л доо. Гэтэ кондишн нь мөнгөөр ажилдаг. Тэгээд кондишныхон картыг бас цэнгэлдэг. Тэгээ сая би ирчээд би цэнгэлсэн байсан болохоор одоо өрөөнийхөө хүмүүс маань ээлжлээд ингээд бүгдээрээ ээлжлээд карта цэнгэлнэ гэд ирсэн байгаа. Тэгээ орон ирэхээр нь цэнгэлүүлэх гээд байж байгаа. Би болохоор юм хөөх юм тогоотой. Цахилгаан тогоотой. Тэг яг ингээ өөртөө нэг хүнд л таарсан хоол хийхэд юу нь бол амар амар идэг. Тэгсаа хийчихлээ. Тийм болохоор юу нь бол буцалгаар нь шүлөө игээд гоймон гоё игээд. Тэгэхээр юм гоймон. Райно игээд. Энэ гоймон л болохоор бас бэлэн гойм шиг амар хурдан болчдөг. Гэхдээ бэлэн гоймон бол арай нэг тийм өөр. Ямар өөр гэх юм. Тийм дэжгүй. Би бас нэг удаа хоол хийж идэж үзсэн. Тэгэл миний хоолнд хийх юм ингээ болоо. Би усаа жоохон баг гэсэн. Түрүүнд нэг хийсэн чинь би усаа жоох ихтүүлээд тэг жоохон сул амттай болсон. Тэгэхээр усаа бас арай жоохон баг гэсэн. Тийм л энэ да. Тэнд амар халуун. Тэр нь амар хэцүү. Дээрээс нь амтай амар ихтэй. Би бүр тийм би бол ер нь халуун гэж бодож байсан л доо. Тэгтээ бүр тийм амар халуун гэж бол мэдээгүй заяа. Одоо ингээд цаг агаар магаар харахаар өдөртөө 36, 37, 35 мав гэдэг хэвгүй юу? Тэнгүүт нэг юу нь гарч ирдэг штеп. Тэдэн градус шиг мэдрэгдэж байна энэ төр гэж гарч ир. Тэрэн дээрээ 47, 48 гэж гарч ирдэг. Тэр нь бүр амар. Тэнийх өлөвтэй салхималх байхгүй заяа. Салхилахаараа амар ингээ бүлээхэн гачин бүлээхэн сонио салхилдаг. Тэгээ бороо мороо орохоор бас нэг сэрүүсээ шалахгүй. Бороо орохор ч үгүй нэг гоё болдог штэ ингээл шууд ингээл сэрүүхэн болоод амар гоё ингээл салхилаал. Нэг гоё өгдөг штэ. Тийм биш.
Халуунаараа халуун бийжиж бороо орохоор ингээд амар тэнэг. Нэг л нэг тийм сонио. Тэгээ ямар ч байсан хоолоо хийж иднэ. Хоолоо хийж ичээ тарин гарах уу яах вэ гэж амар их бодож байгаа. Яг л би одоо миний агсан салфетик манд дуусж байгаа. Би ч одоо 8 сарын 29-нд ирсэн шүү дээ. Яа би тэгтээ өөрийгөө танилцуулаагүй байна уу юу? Намайг Наран болоо гэдэг. Нараа гэж дууддаг. Тэгээд одоо Тайванд анх удаа ирчихсэн. Сурж байгаа. Магистрийн зэрэгээ хамгаалах гэдэг. Сурж байгаа. Тэгээд ирээд одоо нэг 16 7 онж шиг байна. Тэг 16 7. Тэгээд хичээлүүд маань ер нь бол англи хэл дээр байдаг. Гэхдээ энэ чи би ер нь жоохон голхтуулаад ирсэн юм шиг санагдаад байгаа л. Би л бодохдоо хятад англиар ярьдаг гэж бодож ирсэн байхгүй юу? Тэгээд англиар ер нь бол ярьдаг юм чинь дэжүү байх гэж бодсон. Тэгээд ирсэн чинь за яг хичээлүүд маань ингээд англиар ороод багш нар нь бол ингээд нэг ойлгохгүй юм бол байхгүй. Мэдээж жоохон хэцүү ярьдаг зарим нь. Тэгтээ гайгүй. Хүүхдүүд нь ч гэсэн хамт сурж байгаа хүүхдүүд уусаа бүгдээ яг англи дээр хичээл үзэх гэсэн болохоор ер нь англи хэлтэй дэжүү. Тэгтээ тэнд бас мерсэр жоохон хэцүү хүүхдүүд байдаг л да. Тэг гадуур явах жоохон хэцүү. Гадуур явахад хоол авч идэхэд яг гадуур яваад хоол авч идэхэд бол жоохон хэцүү. Яа гэвэл энэ жижигэн шигэн одоо бил гомингийн газар амяны газрууд ч юм уу тэ нүүдэл энэ төр гэхэд үүний хоол идмэр уусаа шүлтэй хоол идмэр санагдаад байдаг байхгүй юу? Бага. Би бол шүлтэй хоол гоё идмэр санагдаад байгаа. Тэгээ тийм газар оронгууд меню нь ингээд бүгдэрийн хятадаар заяа. Тэгээ хятадаар хүмүүс нь ч гэсэн хятадаар ярихгүй. Гэтэ би ер нь бол жоохон азтай яваад байгаа гэж өөрөө бодож байгаа. Намайг ингээд орохоор ер нь бол ингээд англи хэлтэй хүмүүс ер нь бол амар их тааралдаад тэгээ надад аягүй их тусалж байгаа. Тийм болохоор хэрвээ Тайван руу ирэх гэж ивэл хятад хэл мэддэг байвал зүгээр. Ер нь бол жоохон өөрөө үзээд ч юм уу тий. Юм анхан шатны юмтай олчод ирвэл дэжгүй. Тэрс шим том супермаркетууд ч юм уу эсвэл 7-Eleven энтерд ороод юм авах юм бол худалдаа авалт хийх бол мэдээж нэг асуудалгүй. Картаар төлбөрөө чинь эсвэл бэлэн мөнгөөр төлбөрөө чинь давуут гэл ер нь бол хэлэхэд амар бүгдээ ойлгоно. Баг гэл ер нь би юм жоохон биеийн хилэмжний юм амьдрал жоохон орчод байгаа. Тэг хоол захиалж идэхэд бол аюу амархан. Хоол захиалдаг аюу олон аппуд байгаа. Аппуд байгаа. Вебсайтууд байдаг. Тэг хоол захиалахаар амар хурдан ичдэг. Хоол чи хаана явж байгааг нь харагдана. Мэдээж вебсайт, аппликейшн энэ төр юм чинь хэлээ сонгож болдог. Тийм болохоор ер нь аюу дэжгүй. Тэр талаар бол дэжгүй. Гэтэ амар халуун. Би ирээл шууд гэрээ сонсё. Юу вэ эн чинь? Яаж энэ хүмүүс амьдраад байгаа юм бэ гэл заяа. Брээмэр. Би ер нь бол юм бичлэг хийдэг хүн биш л дээ. Тэгээд зүр хийж үзье гэж бодоод хүмүүс надад санал болгоод тэгээ ер нь бол бичлэг хийж үзэж байгаа. Тэгээ би сая усанд орчоод гарч ирсэн юм л та. Тийм болохоор ойлгоорой. Үсмэсээ сайн хатахгүй болохгүй. Би ер нь л өөрөөр нь хатаачдаг. Ингээд л орчоод. Тэгэхгүй энэ манай өрөөний охтод бүр би одоо өрөөнийхөө хөлтөдөг муулах хэрэг жоохоо. Тэгтээ яа тий. Эдгээр ингээд бид нар шиг ингээд дөрүлээ байхгүй юу өрөөндөө. Тэнгөт энэ гурван мэдээж гурлаад Тайванаас ирсэн. Тэг би болохоор орой хичээлээсээ ирэнгүүтээ ч юм уу ингээд шууд ямарчсан орж усанд орчдог байхгүй. Тэгээд эрт усанд орчиж байгаа юм шиг нөхсмөс чи хурдан хатна штий. Яжидл жоох нэгчлэхүү тэгээд. Тэнгөт эдгээр болохоор одоо энэ шүн 12 болонгууд яжидл нь том гэрэл нь ударчдаг заяа. Бүр автоматар цаанаасаа. Тэгээ энэ ширээнийхэн гэрлийг асаадаг. Тэнгөт орой олонгууд
эднэр амар өрөө бараг нэг гэрлийн унтраахтайгаа тулж байгаа тусанд ороод тэгээд тулж байгаа тусанд орж байгаа юм чинь үсээ ингээ хатах гээд гурлаа зэрэг ингээ сэнсэн ажиллаулаад эхэлдэг заяа. Яа бүр танарч жоох ер тусанд орж болдгүй юм гэмээр. Гурлаа ингээ зэрэг сэнсэн ажиллаулаад нүгтрүү гэл гурлаа зэрэгцэл. Тэр нь бас жоохон хэцүү. Тэр нь амар хэцүү байдаг. Одоо тэгэл ирэхээр дахиад л нөгөө гэхдээ би зүгээрээ би зөвхөн маргааш л хичээлтэй. Дахиад амрна. Би болохоор магистр сурж байгаа болохоор юу хичээл 7-ны 3 өдөр ордог. Гэхдээ 3 өдөр орохдоо амар их ордог. Ихээр 3 өдөр ордог гэх юм уу. Тэгээд үлдсэн 4 хоногт нь амраад эсвэл хичээлээ бэлдэх юм боломжтой. Гэхдээ би одоо ганцхан 7 хоног хичээл цуцсан байгаа болохоор сая болоод нэг бэлдээд авах юм байсангүй. Яг бол зүгээр юм танилцуулганууд яваад өнгөрсөн. Дээрээс нь энэ баяр нь таарад энэ болохоор юм Moon Festival гэдэг юм баяр болж байгаа. Тэгээд бидэрт болохоор яг ярьж өгсөн л дөө баярынхаа үүсэл гадлын тухай нэг юм бослог гаргах гад бослог гэх юм уу да. Тухайн үед энэ байсан эзэнт одоо юу мэж чимтэй те. Ямар ч гэсэн нэг юм бослог хийх гээд их одоо уул сорны чөлөөлөх гээд ч юм уу. Тийм юм болоо. Тэгээд тухайн үеийн тэр жанжингууд нь ийм moon cake гэдэг юм жижигхэн юм байдаг. За би идчихлээ. Идчихсэн. Бид нар тас өгсөн байхгүй юу? Гадаад оюутнуудыгаа цуглуулж байгаа. Тэгээд энэ түүх мөхийг ярьж өгөөд бид нарт тэр moon cake гэдэг юмнаас өгсөн байхгүй юу? Тэр нь тэгтээ нэг сониамтайсан. Жого евнэр хүдстэй. Тэгтээ нэг тийм сони шар тосч юм шиг юм амдаг дадчих шиг. Тийм жоохон сонио. Тэгээд тэрэн дотор ийм захидал хийгээд тэгээд яг энэ намрын дунд сарын 15 дахь өдөр тэгээд тэр дайралтай хийхээр зохион байгуулаад тэгээд тэр баярын одоо болтол ингээд тэмдэглэдэг юм шиг байгаа юм. Тэгээд цагаан сараас гадна тэмдэглэдэг хамгийн том 2 дахь баяр нь гэсэн. Тийм болохоор ингэж ажлын 2 өдөр амарч байгаа юм уу? Хагас сайн бүтэн сайн 1 дахь 2 дахь өдөр нь бол амарч байгаа байхгүй юу? Тэгсэн. Тийм баяр нь болоод тэгээд амар өргөнөөр тэмдэглэдэг болохоор энэ 50 нугтууд бас энэ гэр бүлэрээ тэмдэглэх тийм баяр гэсэн. Тэгээд 50 нугтууд юу бүгдээрээ барыг явцсан. Дотор баймаар хүртэл бүр амар хоосон байгаа. Явж байгаа нэг мистер хийдэг гадаад оюутнууд нь л яваадах шиг байгаа юм. Окей. Усман цолчихлаа. Гой мэм хөөрхөн гой моо. Я харуулъя. Ихтэй дотроо амар цуутай ирдэг. Энэ цуун бүр амар нэртэй. Би цуугийн шилэг үлдээ. Би хайцсан л та дээр байна. Цуум идэхгүй ч юм. Ийм гой мэм. Гэдэг. Оо. Энэ амар хөөрхөн. Хуш. Йоо. За би хийхгүй бол. Болохгүй юм шиг. Нэгч. Тэр дараа шүртгэс. Опа. Тэгсэн. Тийм хөөрхөн. Энэ болохоор айгуу дамжуулдаг. Тэг Carrefour-аас авсан. Энд чи Carrefour байдаг. Carrefour айгуу их байдаг. Costco байсан. Би сүлд Costco орсон. Тэг Carrefour-аас ер нь бол маань сургуультай Carrefour амар ойрхон, хамгийн ойрхон ер нь бол том дэлгүүр гэж хэлж болно. Тэгэхгүй бол юу байгаа? Шөнийн зах байгаа. Тэгтээ шөнийн зах нь амар бол. Манай сургуулийн кампус бүр амар том заяа. Кампус дотор автобусаар явдаг. Тэгээд би болохоор хамгийн захын дотор байранд нь байдаг. Тэнгүүт нөгөө зах хүртэл нь алхах юм бол би бараг цаг 30 минут алхах заяа. Ижил би өөр амар удаалхдаг болохоор. Тийм амар том. Тийм болохоор ер нь бол шөнийн зах руу би барагтаа явахгүй. Шөнийн захаар бол зарим юмнууд нь арай хямдхан болсон л доо. Гэтэ бүр амар гол. Йоо тэгэл тэрэн лүү алхаал харгаланд хөл рүү л явждаг хаглаа яваад.
Тэгээ ер нь бол ойрхоноор Carrefour юм орчдөг. Тийм том хэрэгтэй надад цуглуулахын тулд. Тэгэхгүй зүгээр ингээд жижиг шижиг хоол мол идэх юм бол сэндвич мэндвич авчдаг бол ойрхон 7-Eleven 10 минут л хаад байгаа. Тийш орчуулна. Нөгөө бостой шүтлээ хэлээ. Энэ ингээд дангаараа жоох сонь. Дахаараа жоох сонь. Би энэс амар цөөхнийг авчихсан. Тийм болохоор амар гаман жидэж байгаа. Хайрлаж жидэж байгаа. Цөөхнийг авчихсан болохоор чи дараа нь надад алдахгүй шүү дээ. За салбаа ялаа. Халбаг. Опа. Тот жоохон боцлогч. Тэгэл яг нэг хүний өөртөө таруулаад жоохон усан хийсэн болохоор ер нь л яг таар амтна. Хэрэв амтан тарыг авах юм бол надад тэнцээ бас дахиад дээрийн хоолноос үлдсэн жоохон буцтай амтлагч байгаа. Тэрийг бас хийж болно. Халуунаас жоохон хайгаад идэх л таа. Тэгээд ер нь бол тиймэрхүү. Тэгээ юмнууд нь Монголд ер нь бол жоохон төстэй үнэтэй заяа. Гэтэ мэдээж Монголд гэтэл ер нь л төстэй. Тэгээд яг зарим юм нь мэдээж жоохон үнэтэй юм шиг санагдал. Зарим нь болохоор Монголоос хямдхан юм шиг санагдал. Тиймэрхүү. Гэтэ үнийн хувьд бол Монголд амар адилхан. Зэрэг ингээд би яг бас жоохон тийсэн л дээ. Тэг яваад тахаар ер нь бол хараад тахаар зарим юм Монголтой яг адилхан. Эсвэл илүү үнэтэй. Эсвэл арай жоохон хямдхан. Энэ үнэтэй байгаа юм уу? Монголоос бол эцэж юм үнэтэй болдохгүй шүү дээ гэж боддог. Зарим юм. Заримдаа бол гэл арай жоохон үнэтэй санагдаад байсан. Одоохондоо. Тэгээд нэг тиймэрхүү. Тэгээд бороонд нь орж болдоггүй гэсэн. Тийм болохоор би ер нь л энд бороонд амар норморгүй, бороо орохоор амар дургүй байдаг. Хувцмаа нь орчих юм бол ер нь шууд угаадаг. Цүмийн цахилгаан станцтай гэсэн байхгүй юу энэ ч. Тэгэхээр борооны хүчлэлэг бороо ордог. Тэгээс бороо орохоор хүмүүс нь бас бороонд ерөөсө гардаггүй. Шүргүү энэ төр хүмүүс ах юм бол ингээд энэ нүмер газар хүлээгээл бороонд зогсон хүлээгээл бийждэг. Тэгээд би ер нь бол байнга шүхрээ бас авч явж байгаа. Тэгтээ амар сонио бас. Уг нь бол ингээд бороотой гэдэг ингээд гарч ирээд байгаа байхгүй юу? Цаг агаар дээрээ. Тэнгүүд бороо нь ордоггүй. Эсвэл бороо үйжснэ гинт бороо ороод байдаг. Нэг тиймэрхүү. Тэгэхээр шүхрээ ер нь бол одоохондоо байнга авч явж байгаа. Тийм л энэ да. Өнөөдөр болохоор би үн Carrefour орж салфетэг савн бас нэмж боок авъя гэж бодож байсан. Орой гайгүй болвол орой гарыг гэж бодож байна. Тэгвэл юу дурсан бэ? Тэгвэл одоохондоо арай амар халуун байна. Орой гарвал арай дээрэж магадгүй л гэж бодож байна да. Тэгээ нар нь болохоор 6 өнгөрөөд 6 юу нэг 6-тай зэрэгцээл наран жаргачдаг. Амар их нар жаргадаг. Би бүр ирсэн өдрөө амар шин 9-10 баруун болцсон яваад байна гэсэн чи дүнж 7 болчихсон. Тэгээд нарны их жаргадаг болохоор ер нь ингээд хүнд хурдан орой болчих жоох санагдаад ингээд амар орой яваад байгаа юм шиг санагдаад ингээд ядраад идэм бил цаанасаа ингээд биен биологийн цагаараа надад бол жоох ашигтай гэж бодож байгаа л тоо. Би ч нэг шүн ингээд сайн унтдаг юм баггүй. Тэнгүүт яг одоо уг нь эренгүүтэй айгуу дэжгүй унтадсан. Одоо бас буцаал бас нэг тийм сайн унтдаггүй байдал руугаа ороод байлээ л дээ. Гэхдээ хичээлээ орохоор
Яг идэвхтэй хичээлдээ яваад тахаар одоо л амар юм. Амралтан жоох их байна гэж юу н бодож байна. Тэг амар буурлсан. Бомб борлсон. Бомб борлож байгаа. Нэг яаж үзүүлэх вэ? Амар буурлсан. Уг нь ингээд нарийн цас амар их түрхэл хаалтаа. Даанч борлоо. Бүр хамгийн их хил гардаг. Хөрх юмд. Тэг амар их жижигэн ялан тац. Би бас 2 удаа шумуулан татуулсан ирээд. Тэг шумуулан бүр амар хацдаг заяа. Бүр ингээд амар том ингээ хадаад. Тэг уулаагаад халуун дүүгээд ингээд дарахаар ингээ хүндүрлдэг. Тэгэж шумуулан хацдаг. Тэг гүрвэл жижиг гүрвэл амар их заяа. Тэрний юм жижигхэн ч байна, юм том ч байна. Тэр нь бас амар их. Тэг ингээд нэг юм өнгөхгүй, юугүй, нэг юм сонин өнгөтэй. Нэг юм арьсны өнгөтэй юм, ягаан өнгөтэй юм шиг. Тэр амар их явдаг. Тэр болохоор тэг амар хурдан, тэг жижигхэн гяс ингээд нүдний хажуугаар булан нэг юм яваад өнгөрөөл. Тэгэл би амар би стил цоцоорлоо тэрнээс. Тэр айгу их явд юм аа дотор брэнд. Годомжинд яг ганц ой таарчсан. Тэм гүрүүл амар ихтэй шүү бас. Өөр тэгэл амар халуун орон болохоор 9 шидийн муухай юм том амар хий. Баба. За, хоол маань бэлэн болчлоо. Би сая унтраад тооцглах хөө. Юу. Тодан энэ гурил нь амар дэжгүй заяа. Гомн нь гурилгнэ. Ингээл болчдөг. Сайн буцалж байгаа усандаа сайн буцалгаал. Гэт юм бортой шүлтэх бол. Nice. Сахавчлаа. Энэ амар ер нь айгуу дайжгүй амттай. Янз бүрийн амт байхгүй. Зүгээр яг юм гурилаараа. Яг гоё болчих. Тэгвэл түрүүнд бас би жоох их болгоод таашсан. Жохон зөөлхөн болчихсон. Яг гоё таарчжээ. Би усаа бас амар солиотой ичжээ. Дараа нь хийж агаад будаатай. Гоё будаатай шүл хийж идэх юм уу? Будаа яг жоохон удаан болдог болохоор жоохон үлсэж эхлэхээс өмнө хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол үлсэж будаатай бол их хэрэг шантраад байгаа байхгүй. Амир хүлээх гээд тэр чинь бас хүлээмээргүй шүү дээ. Хурдан гясныг битчмээр байгаа байхгүй. Стокой. Өчтөр ерөөсөө хоол хийж идэж чаддаг байхгүй юу? Өчтөр бабл тими сүнэ юм идэж. Тэг хоол хийж идэж чаддаг. Тэгээд өнөөдөр яг гоё. За тэгээд хоолоо идлээ. Өнөөдөр анхны бичлэгээ хийлээ. Тэгээд миний бичлэгийг сонирхож дуустал нь үзэн хүн байвал
баярлаа. Thank you. Шишээ. Danke. 감사합니다. 아리가또. Merci. Тэгээ болоо. Тэгээ миний баярлагын багтаамж дуслаа. Баяртай. Хозоодлаа.